Хоолтой 80 нэмэх эрүүл мэндийн хөтөлбөр аймгийн хэмжээнд бол хэрэгжиж байгаа. За энэ хүү хөтөлбөрийн гол зорилго бол иргэдэд халдвар тулаа халдвар тус өвчнөөс өрчлөн сэргийлэх, иргэдэд 80-аас дээш наслуулах, за тэр эрсдэл зан үйлийг бас одоо зүүр дадал хөвшилтэй болгох, хүүхдүүд багцуудаа багаас нь одоо эрүүл мэндийн босролтой зүүр дадал хөвшилтэй Монгол иргэн болгох юм зорилготой хөтөлбөр байгаа. За ингээд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бид нар бас ингээд энэ хүү ажлыг бол сүрээгийн өдрийг тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан бол зохион байгуулж байна. За яагаад өнөөдөр бид нар энэ зорилт бүлэг буюу боловсролын байгууллагыг ингээд сонгож энэ хүү ажлыг ингээд 7 хоногийн хугацаатай энэ хүү аяныг зохион байгуулж байгаа гэхээр нэг халдвартай хэлбэрийн сүрээтэй хүн жилд нэг 10-аас 15 хүнийг бол өвчлүүлэх тийм боломжтой байдаг. Тийм учраас өөрөөр хэлбэл одоо ингээд энэ боловсролын байгууллага буюу энэ хүүхдүүдтэй бидний ирээдүйн хувьчилсан хүүхдүүдтэй ажиллаж байгаа одоо энэ одоо байгууллагатай нэг хүмүүс жишээ нь одоо идэвхтэй хэлбэрийн сүрээ байлаа гэхэд жилд одоо нэг 10-аас 15 хүүхдүүд ч юм уу одоо өвчлөлттэй магадaltaй учраас бид нар бол энэ хүү үзлэгийг ингээд зохион байгуулж байна. Өнөөдөр энэ хүү үзлэгийн 5 дахь өдөр байгаа 13 байгууллагын 500 гаруй одоо багш ажилчид бол хамрагдж байна. Одоогийн байдлаар бол сүрээгийн идэвхтэй хэлбэрийн одоо ямар нэгэн тохиолдол бол илрээгүй байна. Ямар ч байсан ингээд сайн үр дүнтэй бид энэ ажлаа зохион байгуулж байна. Хамрагдaltaч гэсэн бас нэлээд сайн. Бүх энэ боловсролын байгууллагын сургууль цэцэрлэгийн эрхлэгчийн удирдах ажилтнууд болон энэ албан агч нартаа бас энэ дашранд одоо баярлалж бас талархснаа бас илэрхийлье. Энэ хүү ажлыг хамтран зохион байгуулад оролцоо бас өндөр байгаа учраас бидний хувьд ч гэсэн бас ингээд зохион байгуулахад бас урам зориг дүүрэн байна.